Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн амралтай тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Монголын мэдээ сувг пүрэв гарагт спорт ертөнцид тулсан томох хуралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэл сүрэхэд бэлэн болоод байна. Монголын гимнастикийн холбоо Mongolia Open 2016 аэробик гимнастикийн олон улсын тэмцээнийг анх удаага өөрийн их орондоо зохион байгуулж байна. Өнөөдөр буян тухай спорт ордонд эхэлсэн энэ тэмцээнд Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Вьетнам, Монгол гэсэн дөрвөн орны шилдэг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байгаамаа. Монголын гимнастикийн холбоо аэробик гимнастикийн спортын төрлөөр ирэх 9-р сард Аз ТV аврах шалгаруулах тэмцээнийг их орондоо зохион байгуулна. За энэхүү томоохон үйл явдлын өмнө тэмцээнийг зохион байгуулагчид дотооддоо Mongolia Open 2016 тэмцээнийг олон улсын жишгийн дагуу эхлүүлээд байна. Анх дугаар тэмцээнд 9 орны баг тамирчид мэдүүлгээ өгснөөс бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улс, Вьетнам зэрэг орны гимнастикийн холбоод тамирчидаа илгээжээ. Нээлттэй олон улсын тэмцээнд 4 орны 260 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. За энэ тэмцээнд оролцож байгаа энэ гадны баг тамирчдаас гэх юм бол Вьетнамын тамирч одоо өмнө дэлхийн аврах шалгаруулах тэмцээндээс медаль байранд шалгарч ирсэн. Мөн Аз ТV аврах болж ирсэн ийм тамирчин бас оролцож байна. За мөн Солонгосоос мөн адилаас дэлхийн аврах шалгаруулах тэмцээндээс амжилттай финалд шалгарч ирсэн ийм тамирчид бол оролцож байна. Бас энэ дэлхийн аврах финалд шалгарч ирсэн тамирч маань ер нь Азад бол эхний 3 байрт бол тогтмол амжилт үзүүлдэг ийм тамирчид бас энэ тэмцээнд ирснээр тэмцээний бас өрсөлдөөнийг бас илүү бий болгож байна. За дөрвөн улсын аэробик гимнастикийн шилдэгүүд энэ тэмцээнд олон улсын стандартад нийцсэн дивжээ болон шалан дээр үзүүлбэрээ төлөвлөж байна. Тэмцээнд оролцогчид 12-аас 14, 15-аас 17, 18-аас дээш гэсэн 3 насны ангилалд эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан хос, холимог хос, гурвалсан болон багийн степ гэсэн аэробик гимнастикийн үндсэн 7 төрлөөр өрсөлдөж байна.